Үзэгч та хязээ нэгэн цагт хөдөлгүүгээр аялал хийхээр шийдэж байсан уу? Ямар ч аяллаа компани хөдөлгүүгээр өөрсдөө бүхнийг шийдэж, бас бодилж, төөрч, гацаанд орж, адал явдлыг амсах таатай биш гэж юу? Бид нар Бээжийн хотод бас 2 хоног өчигдөр одох гэж байжсэн бол одоо энэ Баядагийн хотод ирээд нөгөө Тэнгисийн хэргийг одчихсон. Тэнгис гэж ярьчих. Далаа хэргээд явах гэдэг байгаа байхгүй бидэд. Ой тийм үү? Маа сабаа нэг гоо далаа хэрэг. Цэцэн надад нэг юм зааж өгсөн байхгүй. Бид нар болохоор хятад хүмүүсийн яриаг ойлгох гэдэг байгаа байхгүй. Жишээ нь Европчууд ирэх юм бол Европчууд шууд өөрсдөө яриа явуулдаг. Энэ анхимууд өөрсдөө яриа явуулчихмууд хятад нь өөрсдөө ойлгох тэгээс үлдэн темподоо. Амьдрал бол аялал. Ахиж олдохгүй тусамж билээ. За ингээд бид бүхэн замын үдийн багондоо суугаад ингээд аяллаа эхэлсэн байгаа. 16 цаг 20 минутанд суугаад тэгээд маргааш өглөөнийх нь ой юм бомбе. Хүй яаж ийна? Яаж ийна ч одоо. За хоёр байна шүү дээ тий. Ээж их толгооноос хөл гараа толгон байлгаад аль ээж чинь толгоо соронцтой гэдгийг хэлэхээр байсан. Сая зөв соронцтой л автаж байгаа байхгүй. Тэрөө бөмбөг тоглоо. Бөмбөгний соронцтой. Ер нь одоо ээж чинь толгоо бүх юмны соронцтой. Тэгээд маш амархан хөдлөн. Манай хэд. Яа. Бид бол нэг ачаалттай байх шиг байна. Монголчууд маань хятад орныг маш ихээр зорж явах шиг байна шүү. Өмнө өдөр нь алаа бодох гэсэн. Өмнө өдөр нь тавьчихсан юм уу те? Тэгжээж ихэнд гарч ийн те. За хэдэн жил яаж юм? Зүгээр 69-тагаас ахуулаад. 69-тагаас ахуулаад. Тий. 69-д алддаг байсан тий. 10 оноос ахуулаад байсан шүү дээ. Одоо бол нэг 60-аас харагдах байсан байна. Хил гарах энэ агшинд бол бичлэг хийж болж чадаагүй. Мэдээж ачаа тэш. За тэгэл бичгээр амтны шалгалт тэгэл юун бичлэгтэй мантай байдгийг та бүхэн надаар хэлэлтгүй сайн мэдж байгаа байх. За яатсан бэ гэвч. 90 хотод орж ирсэн байж юм тий. Одоо 90 хотод ирээд гоё л юм. Одоо ээж нөгөө толгой бариулж байна. Энэ би ээж ихсэгцэн. Ээжигээ авчаа толгойг захаа айдсан. Тэгээ ээж нь одоо энд Монгол өрсөлдөнд орж ирээд ингээд толгоогоо бариулж байна. Тэгээд багаанд ээжийнхээ толгойг зөгцөө. Ээж нь бол ерөөсө шүрхгийн төдөө толгойг хөдөлчдөг хүн шүү дээ тэгээд. За эндээс нэг хүн ирлээ. За өөрөө ямар байна? Ямар шохон байна? За өвд уурахгүй гинэ. За би яриа. Надад ч бас маш аятайхан байна. Ягаад тэгэхээр нэшнэ бихнэ. Ягаад тэгэхээр зэрэг урд нь бол тий. Одоо нэг хэдэн жилийн өмнө бол ганцхан хөөе гад хоёраа чи гэж загнуудаг байлаа шүү дээ. Одоо тэгшин чинь хөөе та гурав гэж загнуудаг болсон байна. Хантай амар байна. Баярлалаа хөвгүүдээ. Өглөө 11-12 цагийн алдад 90 хотод орж ирсэн. Тэгээд орой 21 цагаас Бээжин хот руу нисэх ёстой байсан. Тэгээд бид бүгдийн хувьд бол хаширн дээр гэж бодоод эртхэн онгоцны буудлын руугаа явсан. Бас сулаагүй нэг өвөр Монгол нөхөртэй танилцсан. За элийн сэтгүүлээс халаач манайхаа. нэг хүн унтсан. Яг Эхнээсээ мяарч эхэлж байна. Яарч хэнэ тий. Ингээ ирэнэ. Энэ хотын эсэх бодолтой ирж байна. Анхудаад нисэж. Манай За хоёр хүн маань одоо анхудаага нисэж үзсэн чинь гэж байна. онгоцонд нисэж үзэх гэж байна. За баярлалаа. Энэ замдаа баяртай ба энэ замдаа амар төвчнээ ба. За гэлээ. 90 хотын онгоцны буудлын бол ийм хөөрхөн цомхон
хөл хөдөлгөөн багтай ийм бодол байсан. Тэгээ хүмүүс бэлэн гой мэдээд ингээ хорхоо үргээд байгаа. За хүмүүс хорхоо үргээд гой мэдээд харна. Битэд бас яаж хүмүүсээс дутгав гээд Харин гой мэдвэр санагдчихлаа. За задлаад гой мөн гой. Яагаад ч гой мэддэг те. Хүн идж байгааг харахаар идвэр санагдаад. ямар шинэ. Гэж найцсан. Одоо хүмүүс шүүмжилж байгаа ч бихэнэ чамаг. Хүүхдэд гоймоо өглөө наад гоймын ч хорштой хор хавдар үүсгэн гэхлээр шүүмжилж байгаа юм. Яг уу чи. Яг уу. Яг уу айн гол идээд байдаггүй тийм миний хүү. Хаяа нэг гоймоос авах бол угаасаа хаана хиндэж кайфтай байдаг тий. За минээс ч анхлаад шууд өөрсдөө гараа явъя гэдгсэн чинь жоохон айгаар аялын компаниар явсан дээр юм шүү. Өөрсдөө чадах уу? Аялсан болох уу энэ гэдгсэн. Жоохон тийм айцтай байсан ямар байна одоо? Аял талтаа ороод нэмж хэлчихээ л та. Айсаа хөрөл байна. Одоо Бээжинд очиод яг юу болох болоо. Энэ яг монголоор ярьж байгаа хүмүүс байгаа болохоор Бээжинд очиод бас яанаа л гэж бодож байна л да. Улаангойд хоёрын зорилго бол энэ хоёр нөхрийг их гоё кайф болгох, юм үзэж нүд тайлбарлах гэж яваад байгаа. Бид нар ч юм бол одоо яах вэ тийм ээ. Одоо өстө юунд ч гайхаа билсэн гэдэг шиг тийм. Юу ч үдсэн яасан ч нэгч тийм сэтгэл бодлоо гайхан бишрээд ахаасаа өнгөрсөн. Үзэж харсан тийм насн дээр ирсэн хүмүүс. Гэтэл ч манай энэ хоёр ч юм бодоод юус вау дээрээ л явж байгаа. Ярта. Нэг юм хараад вау, нэг юм хараад вау. Энийг хараа, энийг хараа. Яг тэндээс нь бас болонгой хоёр амар кайф аваад байгаа. Энэ хоёроор дамжуулж. Онгоцны худал дээрээ эрт ирсэн учраас бид бүхэн нилээд хийц хүрсэн. Хэдэн цаг. Эгээл ёстой шүсээрээ тоглох нь холгүй байсан да. Таны гоё юм харуулсан. Би одоо яг бүтэн тийм зураглаачийн үүрэг гүйцэтгэж явчлаа тийм. Хамгийн сүүлд нь блогийнхаа ерөнхий зураглаач Дашхүгэн Галаа хоёр. Тэгж гаргах юм ааш. Дун найруулагч Дашхүгэн Галаа хоёр. Зураглаач Дашхүгэн Галаа хоёр. Эвлүүлэгч Дашхүгэн Галаа хоёр. Хинчээ оператор. Туслах оператор Галаа хоёрын цэцэн бэлэгт. Аа да тийш үү те. Бүүм оператор уг нь бихий цэцэн байдаг. Данж энэ удаад юу ч ажиллаа хийхгүй байна. Харин тийм те. Ямар ч тийм ажиллаа хийхгүй байна. Юу хий. Зүгээр л жаргасан хүн яваад байна. Үс ажил хийхгүй байна. Хардаа. Одоо. За хараа юу. За ингээд бүртгэл эхэлж онгоцондоо суух цаг болж хоёр залуу маань анх удаага онгоцоор ясаж үзэх гэж байна. За манай хоёр яаж байна? За онгоц сандаа суух гэж байна. Онгоцондоо суух чинь тий. Минийхөө бихинэ ээжтэй паспорта. За ер нь бол яг гэр бүлэрээ аягүй хайж чинь. Яг ингэ харж байгаа ингээд ихэнх нь монголчууд байгаа байхгүй манайхны. Тэгээд манайхан дандаа хүүхдтэйгээ гэр бүлэрээ жоохон маама нараа бас аягүй хавж өгч байна. 45 гэдэг рүү яваарай гэж үзтээ. 45. Яхаа. ABC. Аав хааны тэгээд тустай юм уу? Онгоцны цаасан сэтгэлээ. Стогон. Энэ онгосон мэг яа. Онгоч үгүй. Амар гоё. Анхны удаа нэрээ YouTube дээр гацаа хүмүүс энэ дотор орхийг харсан. Одоо өөрөө орж шít. Цаануу саяав жиргүү.
Ингэж орсон цагдаа. Яа чин. Найдараад. Бицгоот гинэ. Бицгад ирсэн. Орн хөө. Хинэ бицгад дээ. Орн хөө. Оо миний хүүгийн нойр хөвчч тээ. За гайг охоо. За ингээд би чинь Ашиг авах бодлоо. Бихинэ жоохон сая нойрмоглоод шээсэн хүрээ жоохон ууртаа авах шиг байсан. Одоо тэгсэн чинь аваагааг болчихчаа сэрэгчиж. Бихинэгийн сэргэлт хурдан л та. Хачаараа ихтэйхтэй. Асуулт юу гэнэ? Нөө Бээжинд ингээд орой Бээжин байвал тэрий юу түү. Тэгдэггүй яг одоо тэгээд яг угаасаа оройны Бээжинг үүснэ. Ядсан шүү. Тий. ондоо угаасаа буудлын руу явах замдаа. Буудлын руугаа явах замдаа. Тэгээд тэр дараа нь буудлын хаан тэр авиг тэгээд Юм уу энэчтэн зогсохгүй одоо яг бүгдээрээ буруу гал зогсоод байна. Цаараа явуулна. нэг хүн борооч. Одоо яаж юм аа чага. Одоо тийш явж байгаа. За таксигаа олно доо. Аа хүүх. Титаникийн нөгөө роз бууж ирж байгаа юм шиг бууж ирлээ шүү дээ. Сүртэй. За тэгээд одоо Бэж хоттой орж ирээд таксид суугаад буудлын руугаа явж байна. Таксины жолоочтойгоо яг бүрэн гүйцэд ойлголцсон үгүйгээ бол нэг сайн мэдгүй дөрвөн хүн явж байна. Гэтэ ойлголцсон бахаа гэж найдаад явчихна. Яаж ч нэг 40-50 минутын газар явна гэсэн. Тэгэхээр зэрэг ихний 10 минут ч хүрээгүй явж байна. Нэлээ удаа явах хаа бид. Тавтан орсороо нөхтөө. За ингээд манай бэхий цэцэн бол мэдээж ялагдсан. Ээж нь тэнд буудлынхаа өрөөг захиалж авах хооронд манай хүн бол энд сайх ялагдсан. Харахгүй миний хөөч бас шүн дунд болж байна. Ялагдах нь аргагүй. Буудлын руугаа бид бүхэн бас цаг гарan бараг л 2 цаг гаруй наашгаа нэлээ удаа явж ирсэн. Одоо яг шүн дунд болж байна. За ингээд өрөөндөө орчвол одоо тэгээ сайхан амрыг та. За ингээд бид бүгдийн аялал 2 дахь өдрөө 3 дахь өдрөө үргэлжлэж байна. Бээжин хоттой ирсэн 8 сарын 1-ний өдөр. За тэгээд өчигдөр орой бол бас захиалсан буудлын маань буруу захиалагдсан энэ төр гээл. Тэгэнгүүт нөгөө нэг бид хэд ч орой ядчих нонгоцноосоо буугаад орой буусан болохоор таксины жолооч нар ч өөртөө бас бодолт юм байна. Тэгээ бас буудлаа хайж яваад тэгээ нилээн тойроод Нэг хүн нэлээ мяарсан. тэгээ миний хүү бол хөөрхий бүр унтсан нэг бихинэ баг залуу маань бол айгу унтангаа машин дотрооч унтаад буудалдаа чичиж унтаад л яваадсэн. Тэгж явсаар агаад тэгээ өглөө нилээн унтаад өглөөнийхөө цаг бол 4-өө ууж чадаагүй. Унтаад 11 хүртэл унтсан. Бээжин аквариум гэдэг те нөгөө Бээжин юу зоо паркыг очиж үзэж байна. Төвийг орж үзүүл яасан дөрүүлээ. Тэгээ бас төвийн өнөөдөр очиж үзнэ. Төв нь ямар байна? Аха. За одоо эхлээд нэг уншилч. Энэ болохгүй. Ийшээ хийх юм уу? Тийм байна маа. Тий, шууд хийч. Ийшээ бихин энэ онгоцоо. За. Эстэй. Ээшин гэхдээ сэрэг юм шүү. Та нар ер нь сони юм аа. Гайхаад засаад ах юм. Шууд хүмүүс доош доогоор нь хийгээд авчаа. Энэ нөгөө нэг бидний ванфужин чин ингэ яваад байгаа шүү дээ. Энд ингээд энэ ванфужингээс ийшээгээ явах байгаа байхгүй манайх. За бид ингээд Бээжингийн зоопарк дээр ирсэн байна. Одоо юу гэдэг те бас л одоо төм чинж бомбож гэсэн олон хүмүүс байна. Ихтэй хэдүүлээ плед авах хэрэгтэй байх. Гого хараа. Наач хараа энэ ихлээд юм авах хэрэгтэй юм байна. Тийм үү? Хүмүүс ороод. За.
За одоо тиктэй сайхч та. Тий. Тэгээд тиктэй Тикетгүй зүтгэж нэг үзээд тэгээд хүмүүс ийшээ би чигээр ингээд ороод хараа тик юу офс ийшээ гихсэн байхаар ийшээ айгүй ингээд дагаад явахстай байдаг гэж бодож маш ихтгэлтэйгээр нэг тикетгүй зүтгэж үзээд тэгээд тик таахгүй. Тэр сайн. Цаашаа нэг тиктэй явахстай байсан юм. за манай баг залуу яаж юм? Халууц чинь. Халууц өглөө юу? За Бээжин зүү дотор явна. Энэ надад баг нэглээ олон цаг. Тэгээ 50 явбал баг бүтэн өдрийн Зугаалахаар гоё газар ах шиг байна тий. бүтэн өдөр зугаалах тийм газар юм шиг байна. Тэгээд нэлээд том юм байна. Аав нь явуулсан нэг бар хайгаал байна. Бар байвал нэг амруу нэг гараа хийгээд авъя гэж бодоод. Цэцэрлэгт хүрээлэн айгүй том цэцэрлэг хүрээлэн. Тэгээд тийм дотроо юу парк нь байгаа юм шиг байна. Хаш тоо тийш чигээр явах. Манай хүүхдүүд ер нь надад ерөөсөө шоп стори гэдэг байгаа. Гарсан цагаасаа хойш Тэгнэ. шопинг л хийгээд байгаа. 游客您好， Аалтаа нийлээд гэж. Nee, dacht je van. Nou, wait. Шопинг нэг тийм. Ингээд бид өхөн Ээжин зөөгөөхдөө дөнгөж 10 дахь хувь дээр л явж байна гэж. 10 гоо ерөөсөө ихтэйг байна. Ч орог байна. Ерөөсөө ихтэйг байгаа. Ай. Цаашаа нөгөө түн түчгэнэж бом гүчгэнэ гэдэг шиг те. Би бол яг энэ олон хүн божигсан газар болсон үнэхээр ядард юм. Энэ хүмүүс божигна явдалтай биш. Энэ хүмүүсийн божигнаандаа ядраад идэм байна. Нөө. Хятад орн бол угаасаа таавах юм мэдэн. Шорон том хүнтэй. Яа. Хүмүүсийн божигнаанд л ядард юм байна. Амар юм байна. Тэр одоо Энэ хүмүүс энэ тайлгч байна уу? тий. Тэр гомдсон юм шүү. Тэр гомдсон юм шүү. Буруу хараад. Энэ хоёр ч хорд хэрэглэчээд байгаа юм шүү. Нэг нь тэр болно, нэг нь энэ дээр. Энэ өрөөнд дотор хагарал үүссэн юм шүү. Тийм шинж бодоо явчлаа шүү. Бүтэн өдөр бол Өдөр яваач барахгүй мэн. барахгүй мэт тий. Аюу том юм. Амар том. Эхлээд нэг жоохон яваад ганц хоёр матар үзээд Яа, тэгээ шууд няцчих шүү харин дээ. Няцаад. яа. Матар ясмихинүүд үзээд бас Мэлхэнүүд үзээд. тэгээд өстө яа нэг өдөр бол барахааргүй зүйл байсан юм байна гэдгийг ойлголоо. Шууд мяц. Тэст амар өвдөж. Бар олж авч үзмээр байна. Би бол бар үзмээр байна. Цагаан баавгаа үзмээр байна. Хаандаа үзмээр байна. Хаандаа үзмээр байна. Тэгээд нэг анааш гэдэг нэг дажгаас өндөр амтан байгаад байдаг шүү дээ. Тэр амтныг үзмээр. Тийм аваад ир яварч. Таад юу гэх. Тэгвэл саяны хойшроос. Яа, саяын хойшор. Хоёр хойшор авчих. Ээж хоёргууд тэр саяын Дахианаас авах юм уу? альтаа ташаанаас авчих. Ээж нь. За ястаа нэг хүүхдүүд хамтар сонирхолтой хоолыг. Хоолоод ингэж зүй дотор байна. Чээж. Ээж аяд гоё юм наа чи. Би зүг амбил юм шүү. За наа чи юу юм бэ?
Гамбал. Тэгвэл нэг нь идчихээ. Нэг нь аваа явчих тий. Манайхаа энэ ардаа Барьж явж байгаа замдаа идэх. жил. Жил хийдэг. Биш нундаа аваач. Аюу ээ. Зүгээр юм байна. Бүтэц. Бүгд юм байна. Тип no. Сая бигэнэ тохоор ярилцлаа. Өнөөдөр ер нь хэд хөдөн бэ гэсэн мэд бихэнэ мэдэхгүй гинэ. Дөрөв. Тэгэхээр би хэлцээ. Угаасаа чи хоёр хэд хөдөр байх нь хамаагүй те гэсэн бихэнэ тэлж. Угаасаа. Гэрээс гараад 4 хоног үстэй. Оо юм уу?